Сайн байцгаана уу? SS системээс их нүүдэл систем рүү багшийн мэдээлэл татах зааврыг хүргэж байна. Багшийн мэдээлэл татахдаа сургуулийн бүтэц багшийн мэдээлэл гээд орно. За орсны дараа SS-с татах, их нүүдэл татгалах гэсэн хоёр товчлуур маань харагдчихээн. За SS-с татах гэдэг маань SS дээр бүртгэлтэй байгаа багш нарыг татаж харуулж байна гэсэн үг. За харсны дараа их нүүдэл татгалах гэдэг маань цаанаас харуулж байгаа мэдээлэлд маань шилжсэн багш нар болон декретээ авсан багш нарын мэдээллүүд харагдчихэж магадгүй. Тэгхийн болвол тухайн багш нараа сонгоод хадгалж болно. Одоо яг идэвхтэй байгаа багш нараа сонгож хадгалж болно. За ингээд бүгдийг чеклж агаад магадгүй энэ багш маань байхгүй дээ гэсэн багш наруудаа хасаад их нүүдэлтэд хадгалж болно. Тэгэхээр зөвхөн идэвхтэй багш нар маань их нүүдэлт маань хадгалагдаж байгаа гэсэн үг. За дээрэс нь энэ дээр харагдаж байгаа SS-с татагдсан нийт хэд байгаа юм бэ? Нэмэгдсэн хэд байгаа юм? Тэ? Их нүүдэлт хадгалсан хэд байгаа юм? Хадгалаагүй хэд байгаа юм? Устсан хэд байгаа юм бэ гэсэн тоо мэдээллүүдээ харж болно. За ингээд харах юм бол татагдсан нийт 99 багшийн 99 их нүүдэлт хадгалагдсан байна тий. За магадгүй зарим багш нар нь их нүүдэлт хадгалагдаагүй байх юм бол магадгүй тэр нь хасагдсан болон шилжсэн багш нар ч юм уу тийм тоон дээр ингээд харагдаж байгаа гэсэн үг шүү. Тэгэхээр энэ дээд талын ингээд тоон утгуудаа бас хараад яваарэ. Анхаарал тавьсанд баярлалаа.